Хүн төрлөختөн мянган жилийн турш дайн хийж ирсэн. Алт, газар нутаг, эрх мэдэл, шашин, идеолог. Гэхдээ зарим дайнуудын шалтгаан түүхийн номонд бичигдэхдээ итгэмээргүй бүр инээдтэй мэт сонсогддог. Нэг хувин, нэг гахай, бүр нохойноос хүртэл шалтгаалсан дайн үүсдэг байна. Гэхдээ асуулт нэг л байна. Дайн үнэхээр шалтгаанаасаа болдгоо? Эсвэл хүн өөрөө дайн хийх шалтгаан хайдгоо? Хөл бөмбөрөөс болж гарсан дайн. 1969 онд Эл Салвадор болон Гондурас нар дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт. Тоглолтын дараа үнцэрхэг үзэл үүмэн самуун дийдэв. Гэхдээ жинхэнэ шалтгаан нь эдийн засгийн дарамт, газар нутгийн маргаан байсан. Хөл бөмбөг бол зүгээр энэ бүхний орч байсан ч гал аль хэдийн асчихсан байв. 4 өдөр үргэлжилсэн дайнд урд мянга гаруй хүн ам өргөцсөн бөгөөд анцхан тоглолт хэдэн мянган хүний хувь заяаг өөрчилсөн. Нэг хунгаас болж 2000 хүн үхсэн. 14-р зууны Италид хот улсууд хоорондоо байнга тэмцэлддэг үе байлаа. Болоня ба Модена хоёр өрсөлдөгч хот. 1335 онд Моденагийн цэргүүд Болоня хотын хутгаас нэгэн модон хувин хулгайлжээ. Өнөөдрийн бидэнд бол жижиг хэрэгч, тухайн үед нэр төр, хотын сүр хүч амнаас ч үнэтэй байв. Болоня хот уурлаж, цэрэг хөдлөсөн бөгөөд Моденач бэлэн байлаа. Заполиногийн тулаанд 2000 гаруй хүн ам өргөцсөн. Тэгвэл дайны шалтгаан нь түүхэнд нэг хувин. Гэхдээ үнэндээ энэ бол хот хоорондын олон жилийн үш хонзонгийн шалтгаан байсан. Өнөөдөр тэр хувин Моденад хат холооддаг. Харин 2000 хүний ам буцаж ирээгүй. Анц гахаанаас болж дайн эхлэх төгсөн. 1859 онд Америкийн нэгдсэн улс болон Их Британи хоёр Сан Хуан арлын хигийн маргаантай бүсэд нүүр тулж байлаа. Нэг Америк фермер Британи иргэний гахайг өөрийн тарьсан төмсийг эдсэн гэх шалтгаанаар буудан алжээ. Британи улс үүнд уурлаж Америкч буурт хийсэнгүй. Удалгүй хоёр тал 1000 гаруй цэрэг байршуулсан бөгөөд 13 сар зэвсгийн бэлэн байдал үргэлжилсэн. Дэлхийд даяар дайн гарах дээрээч тулсан гэдэг. Гэхдээ эцэст нь дипломат аргаар шийдэгдсэн энэ дайнд анцхан ам өргөцсөн. Тэр бол гахай. Хүн төрлөختөн заримдаа инээдтэй шалтгаанаар аюултай ирмэгдээр ирдэг. Нохойноос болж буударсан. 1925 онд Грек ба Болгарын хил дээр Грек цэрэг нохоогоо хөөж яваад хилийн шугам давжээ. Болгарын харуул хил зөрчсөн цэргийг буудуу хөнөөсөн бөгөөд Грек хил давж цэрэг оруулсан шалтгаанаар буударцаа нэхэлсэн байна. Хэдхэн хоногийн дотор олон 10 хүн ам өргөцсөн. Дараа нь нэгдүгээр дайны дараа байгуулагдсан үндэстнүүдийн хийгийн хурлаар дайныг зогсоосон. Нохоо амьд үлдсэн эсэх нь тодорхойгүй. Гэхдээ олон хүмүүс өгсөн бөгөөд үндэстнүүдийн хийг Грекийг буруутай гэж үзсэн тул Булгаарт нөхөн төлбөр төлөх шийдвэр гаргасан байна. Хүн болон шуудын эсрэг тулаан 1932 онд Австрали улсад 20,000 гаруй эмүү шуу тариалангийн талбай удаадараа сүйтгэжээ. Засгийн газар тэднийг бүр мөсөн устгаж хаяхаар цэрэг илгээжээ. Гэхдээ эмүү шууд маш хурдан тархаа бутархай зохион байгуулалттай хөдөлдөг бөгөөд хэдэн мянган сум зарцуулсан ч шуудын тоо бараг буураагүй. Эцэст нь Австрали цэргээ татсан түүхтэйг нь. Албан ёсоор бол шууд ялсан. Хүн төрлөختөн байгальтай дайн хийвэл үргэлж ялдаггүй гэдгийн дахин нэгэн жишээ. Нэг нарийн боогноос эхэлсэн их бөө. 1838 онд Мехико хотод амьдарч байсан Франц гаралтай нарийн боогч нь Ремонтел дэлгүүрээ цэргийнхэн дээрэмдүүлжээ. Тэр Францын засгийн газарт гомдол гаргаж нөхөн төлбөр нэгсэн. Гэхдээ Франц зөвхөн нэг боогчны асуудлыг биш, Мексик дэх бүх Франц иргэдийн хохирлыг тооцож 600 мянган песо нэхэв. Энэ нь тухайн үеийн Мексикийн төсөвтэй харьцуулахад асар их мөнгө. Мексикч татгалзав. Францын флот Веракрус бомтыг бүслэн их буугаар бөмбөгдөж эхэлсэн бөгөөд дайн эхэллээ. Мексикийн хуучин удирдагч генерал Антонио Лопес де Санта Ана пололдаанд оролцож их бөөний суманд өртөн хүлээ алдав. Тэр хожим өөрийн тайрсан хүлэнд бүр албан ёсны оршуулга хийж байсан нь түүхэн хачирхалтай баримтуудын нэг болон үлджээ. Нэг нарийн боогны дэлгүүр ус хоорондын дайн. Гэхдээ үнэндээ Франц Латин Америкт нөлөөгөө тэлэх шалтгаан хайж байсан бөгөөд боогны дэлгүүр бол зүгээр л шалтгаан байлаа.
Хүнсний үн бол аюул. 1766 онд Английн Ноттингем хотод бясалганы үн огцом өсөв. Олон нийт бухимдаж худалдаачдын агуулгыг эвдэн сүйтгэж эхэлсэн. Зах зээл дээр хүнсний хомсдол нь нийгмийн тогтворгүй байдлыг өдөөж эхэлсэн. Энэ бол улс хоорондын дайн биш. Гэхдээ өсвөлэн үнийн өсөлт иргэдийг зэвсэг барихад хүргэдэг жишээ бөгөөд дотоодын дайнд тун ойрхон байсан. Түүхэнд олон хувьсгал, талах, давс, бясалганаас эхэлсэн байдаг. 1731 онд Испаний иргэн хамгаалагчид Английн усан онгоцыг шалгаж Ахмад Роберт Дженкинсийн чихийг тасалсан гэх хэрэг гарчээ. Олон жилийн дараа Дженкинс Английн парламент дээр очиж хатгалж байсан чихээ үзүүлсэн гэдэг. Олон нийтийн уур бухимдал нэмэгдэж 1739 онд Британи улс Испанд дайн зарлав. Энэ мөргөлдөө хожим том колонийн дайнд шилжиж Карибын тэнгис Америкт үргэлжилсэн. Нэг чих дэлхийн худалдааны маршрут, далайн их гүрнүүдийн мөргөлдөөн үүсгэсэн гэж үзэх хүмүүс олон байдаг гин. Хүн төрлөختөн сарлуу нисэж, хиймэл оюун ухаан бүтээж, цөмийн энергийг хянаж чадсан. Гэхдээ бид одоо хүртэл заримдаа жижиг зүйлээс болж том сүрэл рүү алхасаар байна. Тэгвэл одоо Америкийн нэгдсэн улс болон Ираны хоорондын дайны тухай болон олон улсад хэрхэн нөлөөж, цаашлаад Монгол улсад ямар нөлөөтэй талаар таамаглаж үзцгээе. Хамгийн түрүүнд нефтийн үн. Стратегийн хормоц холоогоор дамждаг дэлхийн газрын тосны 20% нь одоо эрсдэлд оржээ. Энэ нь нефтийн үн өсөхөд түлхэц өгч байна. Хятадын болон Азийн зах зээлд нефтийн хомсдол Азийн орнуудын эдийн засагт нөлөөж, импортын эрсд, инфляц нэмэгдэх эрсдэл үүсгэж болзошгүй. Азар дундын тэнгис орчмын аюултай нөхцөл байдал, нислэгүүд, аялал жуулчлал, далайн логистикийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. Монгол улс нь геополитик, азар зүүн хурд, Америк ба Ираны мөргөлдөөний гол талбар бишиж, олон зүйлээр нөлөөлөл авч болзошгүй. Монгол улс ихэнх түвшээ импортлдог тул нефтийн үн өсөх нь түш, бензин, дизель үн өсөх эрсдэлтэй. Энэ нь өдөр тутмын зардал, барааны үн нэмэгдэх шалтгаан болно. Хойд хөрш Орос улсаас түшээ импортлогдогч нефтийн үн дэлхийд дахинд өсвөл энэ үнч дагаал өснө. Дэлхийн эдийн засагт нефтийн үн өсөхөд ам долларын эрх тэгсэж, төгрөгийн ханшийн хэлбэлзэл нэмэгдэх магадлалтай. Хэдийгээр Монгол улс ачаа тээвэрлэхдээ Хятад улсыг дамждагч, дэлхийн далайн тээврийн хүндрэлүүд эзэмшигчдийн үйл ажиллагаанд хямрал үүсгэж, тээвэр, барааны үн өсөхөд нөлөөж болзошгүй. Ерөнхийдөө бол нефтийн үн өснө гэдэг бидэнд нилээдгүй муу мэдээ. Гэхдээ хамгийн гол зүйл бол дэлхийн энх тайван билээ.